Иран улс дайн хэлэлцээрийн аль алинд бэлэн гэлээ. Орос улбанаас Украин улс руу оршин нэг пуужин харалсантай холбогдуулан нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл хуралджээ. Миннесота мужийн удирдлагууд Дональд Трампын эсрэг захиргааг шүүхэд өгсөллээ. Канада улсын ерөнхий сайд Маккарни Хятад улсыг зарлаа. Самацан үзэгчтэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болсон онцлог мэдээлэлээс таймлан өргөх болно анхаарлаа хандуулна. За Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи Америк нэгдсэн улсад хандан Иран улсын төвчээрийг шалгахгүй байхыг хүсхийн зэрэгцээ хэлэлцээрчдэр шаардлагатай бол дайнзч гэсэн бэлэн байгаа гэдгийг хэллээ. За энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны иргэдийн эсэргүүцлийн жагсаалттай холбогдуулан цэргийн хариу арга хэмжээ авах хэсэг талаар бодолцож байгаа гэх мэдээлэлтэй холбоотой байна. Намун ярилцлагын үеэр Аракчи амир үдгсдийн тоо нэмэгдэж байгааг дурдж өмнө нь хэлсэнчлэн террористууд жагсаалын оролцогчдын дунд нэгтэрч хамгаалтын болон жагсагчдыг чиглэсэн халдлагууд хийж байна гэж үзсэн байна. Түүнчлэн энэхүү жагсаалыг Америк нэгдсэн улс болон Израиль улсын зүгээс өдөөсөн гэж буруутгаж байгаа юм. Энэхүү мэдээллийн өмнөхөн Иран улсын парламентын дарга Мохаммед Багер Галибаф ийм гарагт Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагаа явахтаа тулах юм бол Америк болон Израиль хууль ёсны бай болно гэж хэлж байсан удаа. Тэгвэл Wall Street Journal даваа гарагт мэдээлэлтэй цагаан ордон Ирантай цэргийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх саналд дүн шинжилгээ хийж байгаа. За үүний зэрэгцээ Дональд Трамп Иранд цохилт хийх боломжийг авч үзэж байгаа болохыг дурдж мэдээлсэн баг. Одоогоос 6 сарын өмнө Израиль болон Америк нэгдсэн улс анх удаа Иранд давтарч байсан. Харин энэ удаад Дональд Трамп Иранд болж байгаа эсэргүүцлийн жагсаалыг анхааралтай ажиглаж байгаа. Өмнө цэргийн хувилбаруудыг судалсаар байгаа гэдгийг өөр хэлсэн. Гэхдээ хараахан шийдвэрээ гаргаагүй байгаа талаар тэрээр Air Force онгоцон дотор сэтгүүлчдэд мэдээлэх үедээ хэлсэн байна. Харин өнөөдөр тэрээр Ирантай бизнес эрхэлдэг улс орнуудад 25% галын тарифыг мөнө гэсэн анхааруулгыг өгсөн байна. Эсэргүүцлийн жагсаалын нөхцөл байдлын тухайд улс даяар өрнөж байгаа. За Ираны 31 мужийн аль алинд нь эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм. Намын сүүлийн жилүүдийн Иран улсын дэглэмд хамгийн том сорилт болж байна гэж олон улсын ажиглагч нар дүгнэж байна. Намын энэ хүүмэнийг 2022 онд 22 настай Махса Амини Багдадын хяналтанд ор байх үед нас барснаас үүссэн эмэгтэйчүүд амьдрал эрхчлөө гэх урайтай жагсаалыхтай харьцуулахад хэмжээний хувьд хамгийн томоо гэж үнэлж байна. Америк төвтэй хүний эрхийн идэвхтнүүдийн агентлагийн зүгээс мэдээлснээр жагсаал ихснээс хойш 500 гаруй жагсагч за энэ дотор 9 хүүхэд амиа алдсан гэж мэдээлж байна. За мөн зарим их сурвалжууд энэ тоог 600 гаруйд хүрсэн гэж таамаглаж байна. Түүнчлэн жагсаал ихсэн цагаас хойш 10,700 хүнийг баривчилсан гэх мэдээлэл. Харин Ираны төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 100 гаруй хамгаалтын албан хаагч амиа алдсан гэж мэдээлж байгаа юм. Гэхдээ эдгээр тоог биедан батлах боломж байхгүй. За учир нь Иранаас мэдээлэл дамжих урсгал өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагаас хойш интернетийн хязгаарлалтаас болж саадсан байна. Ираны гадаад хэргийн сайд даваа гарагт энэхүү үйлчилгээг хамгаалтын албаны зохицуулалтаар дахин нээхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдээлжээ. Дараагийн онц мэдээг хүргэх гэж байна. Тэгэхээр Америк нэгдсэн улс Орос улбаны улсыг Украины эсрэг 4 жилийн турш үргэлжилж байгаа энэхүү дайныг аюултай тайлбарлахын аргагүй хүлээн зөвшөөрөхийн учиргүй хусадмал байдал руу түлхэж ярина гэж буруутгаж байна. Энэ өөрөө оройш нэртэй холбоотой байж магадгүй байна. Тодорхойлох юм бол Америк нэгдсэн улсын нэгдсэн үндэсний байгууллага дахь орлогч элчин сайд Тами Брус энэ 7 хоногт Украины хилээс Польш хүртэлх НАТОгийн гишүүн оронтой ойр барилсан цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай оройшник баллистик пуужинг Орос хөөрсөн явдлыг ярианд дурдсан байна. Тэр аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр хэлэхдээ Оросын эрчим хүч болон бусад дэд бүтцэд давталж байгаа энэхүү үйл явдлыг эрс шүүмжилж байна гэсэн байна. Украин өнгөрсөн 7 хоногт Оросын дрон пуужингийн халдлууд өртсөн дунд Hypersonic оройшник пуужин багтаж байгаа. Москвад энэхүү пуужинг 2 дахь удаага ийхүү Украин руу халдаж халахад ашиглаж байгаа нь энэ. Үүнийг НАТОгийн холбоотнуудад өгсөн анхааруулга гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байгаа. Үүнээс гадна сүүлийн үед Америк нэгдсэн улс Оросынх байж болзошгүй хойд Атлантын далайд нэр татсан хөлөг онгоцыг баривчилсан явдлыг дурдах хэрэгтэй. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос улбаны улсыг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулахуйц хатуу хоргийн багцыг дэмжиж байгаа гэдгийг нээлттэй илэрхийлээд байгаа юм.
Одоогийн байдлаар Орос улбаны улс Украины дайныг дуусгах чиглэлд тавьж байгаа хатуу шаардлагуудаас буцах шинжгүй байна. Өнгөрсөн 7 хоногт болсон хадлагын тухайд Оросын батлан хамгаалах албаны хүмүүс Орешник хаан тусныг хилээгүйч гэлээ. Украины эрх баригчдын зүгээс Баасан гарагт баруун Львов хотод хэд хэдэн дэлбэрэл болсон. Өмнө баллистик пуужингийн довтлогоо болсон гэж мэдээлсэн байна. Энэхүү зэвсгийг анх ашиглахдаа 2024 оны 11-р сард Днипро дахь үйлдвэрийн байгууламжийг чиглүүлж онилсон байдаг. Тэгвэл энэхүү Орешник их пуужинг тайлбарлах юм бол дунд зам баллистик пуужин байж магадгүй гэж таамаглаж байгаа. За мөн одоогийн байдлаар ашиглалтын хүрээнд 600-аас 1000 милэ гэж үзэж байгаа юм байна. Орешникийг бусад пуужингаас ялах онцлог нь энэхүү пуужинг олон сумыг нэг пуужингаас тусдан чиглүүлэх боломжтой байдаг юм байна. Тус бүр тусгай объект руу чиглэж нэг баллистик пуужингаар өргөн хүрээний товтлогоо хийх боломжтой гэсэн. Украины их баригчдын мэдээлснээр тэрхүү шөнийн дотлогоонд 4 хүн амьурагдж, багадаа 25 хүн шархагдсан гэсэн мэдээллийг өгсөн байна. Өмнө дотлогоонд хариу үзүүлэх явцад 4 эмч нэг цагдаа шархагдсан. Түүнчлэн Киевийн орон сууцны барилгуудын бараг тал нь ойролцоогоор 600 мянган гаруй айлуур дулаангүй болсон гэж мэдээлжээ. Америк нэгдсэн улсын Миннесота мужийн удирдлагууд ерөнхийлөгч Дональд Трампын сацагаргааны явуулж байгаа цагаачлалын бодлогыг хүчтэй эсэргүүцэж, Америкийн шүүхэд хандсан гэх мэдээлэл өнөөдөр гарлаа. Тэгвэл Миннесота мужийн Миннеаполис, Сент Пол хотын удирдлагууд, Иллинойс муж болон Чикаго хотын удирдлагууд Америкийн холбооны засгийн газар, дотоод хэргийн яам болон түүний харьяа цагаачлалын агентлагт маргалдаж байгаа юм. Эрс ихэлсэн цагаачлалын мөрдлөг эрен сурвалжлах ажиллагаа нь үндсэн хуульд заасан иргэний эрхийг зөрчсөн хууль бус үйлдэлээ гэж энэхүү гомдолд дурдсан юм. Америкийн иргэдийг ч саадуулсан, тайван жигсэгчд рүү халтсан буюу химийн цочрох бодис ашигласан, эмзэг орчин болох сургууль эмнэлэгт мөрдлөг явуулсан, арил сүнг гарал үүслэр нь ялгуурсан зэрэг багтсан байна. Харин үүнд Америк нэгдсэн улсын дотоод хэргийн яам гаргасан гомдлуудын заримыг нь өгөөсгөж, иргэнийг саатуулах ажиллагаа бол үндсэн хуулиар хамгаалагдсан зүйл. Мөн шаардлагатай тохиолдолд гаргасан захирамжид үндэслэн зохих журмын дагуу хийгдэж байгаа ажлуудаа гэж тайлбарласан байна. Мөн нэмж мужийн удирдлагуудыг олон нийтийн аюулгүй байдлыг үл харгалзан асуудлыг улс төржүүлэх гэж оролдлоо гэж шүүмжилж байгаа юм. Улс төр шинжээчдийн үзэж байгаагаар холбооны засгийн газрын явуулж байгаа цагаачлалын хатуу бодлого нь зөвхөн хууль сахиулгын тулд биш, улс төрийн стратеги байж магадгүй гэж. Зарим шинжээчид энэхүү явдлыг эрэх сонгуульд нөлөөлөх зорилготой ажил байж болно гэж таамаглаж байгаа. Дараагийн сануулгад 2016 оноос ерөнхийлөгч болсон Дональд Трамп цагаачлалын бодлогыг хатуу хянах бодлогыг дэмждэг нэгэн. Зарим 2018 оноос Миннесота мужийн атарчилсан намын захирагч болсон Тим Волтын тухайд иргэний эрх мужийн автономот байдлыг хамгаалах холбооны цагаачлалын хатуу арга хэмжээг эсэргүүцэхэд анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. Тэд хоорондоо Миннеаполист болсон томоохон цагаачлалын агентийн ажиллагааны үеэр мөргөлдөж, Тим Волт уг ажиллагааг цэргийн шинжтэй үндсэн хууль зөрчсөн үйлдэлээ гэж буруутгаж байгаа. Үүний үр дүнд өмнө дурдсан шүүхийн маргаан эсэргүүцлийн жагсаал улс төрийн хуцадмал байдлыг дурдж байна. Давг явдал нь Америк нэгдсэн улсын холбооны засгийн газар болон мужийн эрх мэдлийн хоорондын тэмцлийг ийхүү харуулж байгаа юм. Энэ 7 хоногт Канада улсын ерөнхий сайд Маккарни бүгд найрамдагт дард улсад айлчилж байна. Энэ хоёр улсын сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдэж байгаа анхны айлчлал гэдгээр онцлог. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улс эдийн засаг, дипломат харилцаагаа бэхжүүлэх, мөн Америк нэгдсэн улсын хамаарлыг бууруулах зорилготой гэж албаных нь тайлбарлаж байна. Ерөнхий сайд Маккарни эх 10 жилийн Канада улсын эдийн засгийн төлөвлөгөөнд Америк нэгдсэн улсын оролцоогүй экспортыг 2 дахин өсгөхөөр зорин ажиллаж байгаа гэдгийг мэдээлсэн. Харин энэхүү ажлынхаа хүрээнд Хятад улсын дарга Ши Жинпинтэй уулзахаар болсон юм байна. Дараагийн сануулгад хоёр улсын харилцаа хэсэг муудаад байсан. Энэ 2018 онд Канадын засгийн газар Америкийн хүсэлтээр Huawei компаниг гүйцэтгэх захирал Мэн Вэнжоог саадуулсан үеэс эхлэлтэй байна. Мэнийг Америк нэгдсэн улс Ираны эсрэг хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбоотойгоор залилангийн хэрэгээр эрен сурвалжилж байсан байдаг. Харин Хятад улсын зүгээс Канадын Мэнийг саадуулсан явдлыг Америкийн нөлөөнд автсан улс төрийн алхмаа гэж тодорхойлж хариу арга хэмжээг даруй авч эхэлсэн байдаг. Үүнд нь Канадын иргэн дипломатч асан Ковриг бизнесмен Славор нарыг улс төрийн тагнуучтай гэж буруутган баривчилсан байдаг. Гэхдээ 3 жилийн турш хорж ирсэн. Олон улсын ажиглагчид тэднийг баривчилсныг дипломат барьцаа гэж тодорхойлж байгаа. Үүнээс гадна хоёр улсын худалдааны хуцадмал байдал ихэд даамжирч байгаа. Хоорондоо тарифын дайныг зарлаж Канада Хятадд цахилгаан машин, ган хөнгөн цагаан зэрэг бараанд өндөр тариф тавьсны хариуд Хятад улс хариуд нь
Канадын наран цэцгийн үр, далайн хоол, гахаан мах зэрэг бараа бүтээгдэхүүнд өндөр татваруудыг ногдуулж эхэлсэн. Харин ерөнхий сайд Маккарнигийн энэ удаагийн айлчлал нь Канада улсын олон улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх томоохон санаачлагын нэг хэсгээр дурддаж байгаа. Намын цаг хугацааны хувьд давхцсан буюу Канадын хууль тогтоогчид Тайванд айлчлал хийж байгаатай мөн зэрэгцэж байгаа юм. Америк нэгдсэн улсын төрийн департамент ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалтаа эргэн ирсэн цагаас хойш 100,000 гаруй гадаад иргэдийн визийг цуцалсан гэж мэдээллээ. Харин түүнийг 2 дахь удаага бүрэн эрхийн хугацаа нь эхэлж байгаа энэ цаг үед цагаачлалын хяналт хэрэгжилтийг эрс чангатгаж байгааг харуулж байгаа юм. За албаны хүмүүсийн мэдээлснээр 2024 онтой харьцуулахад виз туслах тохиолдол 150%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байгаа нь энэ юм байна. Мөн туслагдсан визэнд 8,000 гаруй гадаадын оюутан 2,500 гаруй тусгай мэргэжлийн ажилчид багтсан байна. Харин Америк нэгдсэн улсын төрийн департаментийн тайлбарлаж байгаагаар виз цуцалсан ихэнх тохиолдол нь хууль сахиулах байгууллагатай холбогдсон зөрчлийн улмаас туслагдаж байгаа юм байна. Зөрчлүүдэд визний хугацаа хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, халдлага хийсэн, хулгай хийсэн зэрэг багтаж байгаа. Гэхдээ уг дурддагдсан зөрчлүүдийн зарим нь хуулийн дагуу эрүүгийн хэрэгт тооцогдож, виз туслах хэмжээний байгаа хэсэг нь тодорхойгүй байна. Энэхүү огцом чангатгасан арга хэмжээ нь Дональд Трампын цэцэрлэгаанаас хэрэгжүүлж байгаа өргөн хүрээний хууль сахиулах кампанит ажлын нэг хэсэг байна. За үүндээ энгийн болон хүчин төгөлдөр визтэй хүмүүсийг хамруулж залдан гаргаж байгаа нь хуульчид болон олон улсын хүний эрхийн байгууллагуудаас чамгүй шүүмжлэлийг дагуулж байна. Тэд уг кампанит ажлын хүрээнд хүний эрхийн баталгаанд эрсдэл үүсгэж хуулийн дагуу явах байсан визний үйл явцыг цалгардуулж байна гэж үздэн байна. Үүнд Дональд Трампын цэцэрлэгаа шинээр виз хүссэн шалгагдаж байгаа иргэдийн нийгмийн сүлжээг шалгах ажиллагааг зохион байгуулж үүнийгээ улам чангатгах болсон байна. Өмнө авсан визтэй гадаадын иргэдийг байнгын хянах төвийг тусад нь байгуулах арга хэмжээ авсан байна. Гэхдээ эдгээр бодлогод нь виз эзэмшигчдийн тавигдах шаардлаганд улс төрийн үзэл бодлоо хэд шингээсэн гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Үүнд Тавс гэх их сургуулийн оюутан бичсэн нийтлэлийнхээ улмаас визээ хураалгасан болон өөр нэгэн гадаадын иргэн Америкийн улс төрийн идэвхтний амь насанд хүрсэн явдлыг захин орчинд дэмжсэн баярлсан утга агуулгатай нийтлэл оруулсан гэж буруутгасантай холбогдуулан визээ цуслуулсан байна. Америк нэгдсэн улсын зүгээс эдгээр авсан арга хэмжээгээ нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад зайлшгүй шаардлагатай үйлдэлээ гэж тайлбарласан. Мөн Америкт аюул учруулах гэж үзсэн гадаадын иргэдийг бид хүлээн авах боломжгүй гэж тайлбарлаж байгаа. Тухайн хэрэгээс хойш олон нийтийн уур бухимдал цагаачлалын алдыг буруутгахад хүргэж эсэргүүцлийн жагсаалыг Америк даяар өрнүүлсэн байдаг. Мэдээ үргэлжлүүлж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчоор багсан мэдээллээ. Даваа гарагт Вашингтонд болсон уулзалтаар 7-гийн бүлгийн улс орнууд Хятадаас газрын ховор илмэл болон стратегийн түүхийн эдээс хэд хамааралтай байдлыг бууруулах арга замын талаар ярилцжээ. Америкийн сангийн сайд Скотт Бессентийн зохион байгуулсан энэхүү уулзалтанд Япон, Их Британи, Франц, Герман, Итали, Канада, Америк, Австрали, Мексик, Өмнөд Солонгос зэрэг улсууд оролцсон байна. Энэхүү уулзалтаар үнийн доод түвшнийг хязгаар тогтоох шин түншлэлүүд байгуулах замаар нийлүүлэлтийн өөр их усүрийг хөгжүүлэх асуудлуудыг ярилцжээ. Өнгөрсөн 9-р сард Америк нэгдсэн улс Харт аймагт тээвэрлэж байсан их заримд халдахдаа энгийн иргэний онгоц ашигласан байж болзож байна. Энэхүү халдлагаар 11 хүн амиа алдсан байдаг. Хуульчдын үзэж байгаагаар цэргийн хүчин өөрийгөө энгийн иргэний онгоц мэтээр дүүргэсгэж давталбал олон улсын хуулиар дайны гэмт хэрэгт тооцогддог гэлээ. Америк нэгдсэн улсын хуучин генерал Стивен Леннер уг хэрэгт олон улсын дайны хуулийг зөрчсөн байж магадгүй талаар анхааруулж байна. Харин Дональд Трампын цэцэрлэгээ уг ажиллагааг Харт аймагны бүлэглэлтэд тэмцэх ажлын хүрээнд хийсэн хууль ёсны үйлдэл гэж тайлбарлажээ. Mattel компани аутизмтай Барбиг бүтээгдэхүүнээрээ танилцууллаа. Энэхүү хүүхэлдэйг бүтээхэд Эрдэнэ нийгмийн сайн дурын байгууллагуудтай 18 сарын турш хамтран ажиллажээ. Зорилго нь аутизмтай хүмүүс ертөнцийг хэрхэн мэдэрч ойлгодгийг бодитоор илэрхийлэх гэлээ. Аутизм нь олон хэлбэртэй, зарим шинж тэмдэг нь гаднаас харагддаг учраас загварыг боловсруулахад нэлээд сорилттой байсан гэж компаниас тайлбарлажээ. Венесуэл улсын сөрөг хүчний удирдагч Нобелийн их тайвны шагналтан Мария Корина Мачадо энэ пүрэв гарагт ерөнхийлөгч Дональд Трамптай цагаан ордонд уулзжээ. Энэхүү уулзалт Америк нэгдсэн улс Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурог баригчлснаас хойш 2-7 хоногч хүрэхгүй хугацааны дараа болж байгаа юм. Энэ 7 хоногт Мачадо Дональд Трампд талархлаа илэрхийлж Нобелийн шагналыг түүнд өгөхийг хүссэн ч
уг шагнал шилждэггүй болохыг Нобелийн хороо тайлбарллаа. Та бүхэн Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.